Люпигийн ээж бол крокодайл биш. Хэдэж тийм байх боломжгүй. За хэдүүлээ одоо юм байлгүй бичлэг рүү орё гэж бодож байна. Гэхдээ намайг дэмжиж дор байгаа хэсэгт subscribe дараад бас лайк дараад өгөөрэй. Хамгийн гол нь subscribe дараад өгөөрэй. За хэдүүлээ шууд бичлэг рүүгээ орцгоё. Let's go. За бүгд нэг заран чанартай зүйл оруулах гэж бодож байна. Бүгд намайг Японд амьдардаг, Японоос бичлэг хийдэг гэдгийг мэдж байгаа. Тэгвэл Японд энэ зарагддаг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг та бүхэн маш ойрхон Монголд байдаг дэлгүүрээс авах боломжтой болсон байна. За энэ дэлгүүр нь дөнгөж нэгдэд удаагүй дэлгүүр биш. Аль хэдийн үйл ажиллагаа явуулаад 5 жил болж байгаа. Дээрээс нь 5 салбартай байгаа. Та бүхэн өөрийнхөө аль болох ойр байгаа салбараас нь авах боломжтой. Энэ дэлгүүрт нь юу зардаг гэхээр Японд байдаг хоол хүнсний бүтээгдэхүүнүүд, жишээ нь одоо салмон загас, сам хорхоо, хясаа бүх төрлийн одоо соуснууд, тэгээ ахын өргөн хэрэглээний бараа, савун, шампунь, нойлын цаас, ариутгал цэвэрлэгээний бодис, уух юмнаас гэх юм бол хүүхдүүдийн дуртай одоо калпис, кагоме гэх мэтлэн янз бүрийн одоо бүтээгдэхүүн зарагдж байна. Тэгээ нялх хүүхдүүдтэй хүмүүс зориулаад живх, хуурайс уу гэх мэтлэн одоо өргөн хэрэглээний бараанууд зарагдж байна. Тэгээ хаа байсан одоо арлын Япон орн руу очиж ийм бараа бүтээгдэхүүн авах шаардлагагүй. Дээрээс нь найдвартай найдваргүй мэддэхгүй онлайн шопингоос захиалах шаардлагагүй болсон. Өөрт байгаа хамгийн ойрхон салбараас авах боломжтой. Эхний салбар нь болохоор их 80-ийн зүүн талд Ривер Вилла хотхны нэг давхарт Япон хүнсний төв. Хоёр дахь салбар нь Зан Нозрын музейн урд төрийн банкны зүүн талд. 3 дахь салбар нь болохоор Монгол 3 дугаар сургуулийн ард Сөүл эмнэлгийн яг өөдөөс харсан Go to Market. 4 дахь салбар нь Ярмаг Food City 3 давхар. 5 дахь салбар нь Сэлэнг аймгийн зүүн хараад хүртэл байгаа юм байна. Та бүхэн өөрт хамгийн ойрхон салбараас авах боломжтой шүү. Тэгээ салбарын мэдээллийг тэгээ доор нь би тайлбар хэсгээр оруулчих болохоор надаас шууд чатчад асууж бас болно шүү. За тэгээд хэдүүлээ буцаад бичлэг рүү орцгоё. За Люпигийн ээж крокодайл юм уу гэж надаас хүртэл чатаар хүмүүс асууж орж ирсэн. Тэгээ нэт мэдс ч юм уу энэ тентхийн одоо зураг мураг тийм одоо фан арт март төр ч гэсэндээ Люпигийн ээж крокодайл маягаар оруулсан ч зураг байдаг. Та хэд одоо сая тамнэлийг харсан байх тий. Тэгэхээр энэ бол угаасаа яаж ч утсан байх боломж айгүй бага таамаг заяа. Тэгээ дээрээс нь шүү дээ тий. За яг өмнө нэг хуцагчтай арви Иванков дээр крокодайлын хувьд эмэгтэй байсан нь баг батлагдсан шүү дээ. Тэгэхээр Иванков дээр очиод өөрийнхөө хүүсийг солиулаад эрэгтэй болсон байлаа гэж бодоход за тэгээд тэр үед яг Люпигийн аавтай Драгонто Жан болсон байлаа гэж бодоход Албастаар орж ирж байгаа Люпиг таниагүй байх боломжгүй үстэй. Monkey D Lupi гэдгийг сонсоод бол таниагүй байх боломжгүй. Тэгээд дээрээс нь амьгүй тэнэг юм нь шүү дээ. Люпи өөрийнхөө ээжийг нэвчэртлэн зодоод тэг шорон руу өгч явуулсан гэсэн үг болчих штэ. Өөрөөр хэл. Тэгээд болоогүй. Крокодайлын хувьд Люпитэй адилхан нэгч зүйл байдаггүй. Люпитэй адилхан нэгч зүйл байдаг. Люпи ч гэсэн крокодайлтай адилхан нэгч зүйл байхгүй. Тэгж бодохоор угаасаа яаж бодсон крокодайл ээж нь гих ямар ч тийм тэнэг таамаг байх бол боломжгүй. Тэг хоёр дахь нэг таамаг нь юу хэлж байгаа юм гэхээр Японд явж исэн таамаг ихгүй энэ болохоор Big Mom биш үү те? Big Mom-ыг Люпигийн ээж байх магадлал өндөр гэж ярьж ирсэн. За яг зүгээр авч үзэх юм бол хоёул амар ховдог заяа. Тэгээ тийм жоохон үхчих зам мантай ч гэдэм үү те. Тэрийг харах юм бол жоохон Люпитэй төстэй зүйлүүд байгаа. Гэхдээ яаж ч удсан Big Mom бол Люпигийн ээж байх боломжгүй. Ягаад ингэж үзэж байгаа юм гэхээр Big Mom одоогоосаа түүхэнд гараад бүх юм дууссан шүү дээ. Тэгээд лаб болоод кид ялагдаа тэгээд өнгөрцөн шүү дээ. Тэгээ тэр үед мэдээж хэрэг Люпигийн ээж байсан бол уус гаргачих байсан. Гаргаагүй. Тэгээ дээрэс нь Big Mom амар олон нөхөртэй өстой баялаар явдалтай тийм хүн байсан шүү дээ. Дээрээс нь тэгэл тэр олон хүүхд бүгд одоо өөрийнх нь дор байгаа дандаа хүүхдүүд нь байсан тий. Тэгэл тийм олон нөхөртэй болохоор яг хинтээ унтчивч яасан явснаа мартсан байж магадгүй. Гэхдээ тэгж бодсон байсан ч гэсэндээ Monkey D дараагүй буюу хувьсгалтай армийн удирдагч тэгээ Гарпийн ачийг өөрөө Гарпж ялагдчихсан юм шүү дээ. Гарпийн ачийг мартах магадлал бол байх боломжгүй. Тэгэхээр энэ таамаг бол угаасаа тэнэг таамаг. Угаасаа байх боломжгүй таамаг. За тэгэхээр одоо байх боломжтой таамгийг та нарт ярьж өгье. Гэхдээ One Piece дээр болохоор ээж гэдэг дүр бол хамгийн чухал дүрүүдийн нэгээр гарч ирдэг. Одоо хүртэл өөрөө нэг телевизийн ярилцлаган дээр ээжийн дүрийг One Piece дээр гарч ирж байгаа маш чухал дүр гэж хүртэл хэлж исэн. Гэсэн мөртлөө одоо дандаа ээжийн дүрийг яаж гаргасан бэхээр дандаа үхсэн байдлаар гаргасан. За жишээ нь яг Люпигийн багт ээж нь тодорхой болсон 3 дүр л байгаа шүү дээ. Санжи, Робин, тэгээ дээрээс нь Усоп. Тэгээ энэ 3-ын ээж нь гуруулаа өнгөрцөн. За Усопын ээж бол хамгийн анх гарахт нь болохоор миний хүү хүчрэхийг дайчин болоорой гэж хэлээд үүд бол. Усоп болохоор тэрийг сонсоод далаад гахаар шийддэг. За тэгэхээр Робины ээж ч гэсэндээ ерөнхийдөө ойлгомжтой. Археологч байсан учраас Робин өөрөө бас ээжигээ дүүрээд археологч болъё гэж шийддэг. Тэгээ Робины ээжийг бас хавж үзэх юм болов шүү дээ. За нэг жоохон дараа нь ярьчихсан.
Тэгээ 3 дахь нь болохоор Санжи байгаа штэ. Санжигийн ээж нь ч гэсэндээ өөд болдсон штэ. Айгу сул биетэй байж байгаад өөд болоод дуустдаг. Тэгэд ягаад энэ 3 ээжийг гарах болсон бэ гэхээр штэ тий. Ягаад гарах болсон бэ гэхээр энэ 3 аялалд гарах болсон шалтгаан Санжигийн хувьд тоогооч болох шалтгаан ээжээсээ болсон шүү дээ. Ээжтэй хоол хийж өгөө. Тэр үед ээж нь муухай амттай гэсэн чинь гоё амттай байна гэж хэлээ. Тэгээд ээжтэй хоол хийж өгөхийн тулд тоогооч болохыг гэж шийддэг. Тэгээд ээж нь өнгөрөө тэрний дараа болохоор уус аавтайгаа таарамжгүй байсан. Аавд дүүнэртэйгээ таарамжгүй байсан учраас гэр бүлээ орхиж тэр аялалд гарахаар шийддэг байхгүй юу. Тэгээд тэр нь хамгийн гол Санжигийн одоо энэ байгаа гол шалтгаан байхгүй юу. Харин Робины хувьд ч гэсэн бас тийм шүү дээ. Ээж нь тэгээд яг ээж нь ингээ харах юм бол ээж нь ингээ Робиныг орхиод яваад өгсөн зөө. Тэр 300 дугаар ингээ тань үзээрэй. Орхиод яваад өгсөн. Робин болохоор ээжгүйгээр өссөн. Өөрөө тэр археологийн тэр зүйлүүдийг ингээ өөрөө судалж ингээ ээжтэйгээ адилхан болохын тулд ээжтэйгээ сүлдө уулзахын тулд судалж сурсан байгаа байхгүй. Тэгэхээр ээж нь гол занглаа дүр болчихж байгаа байхгүй. За Усопи хувьд ч гэсэндээ яг тийм шүү дээ. Шүрхийг дайчин болоо гэдэг шийдвэр нь ээж нь тэгэл өнгөрөөл тэгэл дараа нь далаад ахаар болсон шүү дээ. Тэнгүүд Зорогийн ээж аавыг яг нэг ярилцлагандаа одоо хилцсэн л дээ. Рононова Араши гэл аав нь тий. Тэгэл ээжийг нь бас хилцэн. Тэгэхээр зураг мөрөг юм гаргаж уус гаргачих шаардлагагүй. Яг бол Зорогийн дэлхийн шилдэг сэлэмчин болъё гэж шийдсэн гол шалтгаан нь Куйна байсан шүү дээ. Найз Куйна. Би Куйнагийн талаар өмнөх төр ярьсан шүү та бүхэнд. Тэгэд хиний Франки хувьд ч гэсэндээ нэрийг мартчихжээ. Рожерийн далайн дэрэмшчин Багт Бэйсон тэрхүү загсан хүн байгаа шүү дээ. Том сангийн хувьд гэх юм бол Франкиг өөрийнх нь тэр нэг яг усан онгоцыг яаж засах тэр одоо засч янзлах юмныхын техникийг зааж өгсөн. Тэгээд Франки болохоор тэр үнийг баг аав шигэ бодож өссөн учраас тэгээд цаашдаа ингэж нэг юу болыг одоо энэ клубын багт орцсон явж байгаа шүү дээ. Энэ гол зангил нь болчихж байгаа. Тэнгүүд болохоор Чопри хувьд авч үзэх юм бол шүү дээ. Чопри хувьд гэх юм бол хилэлүк гэдэг нэртэй тэрхүү бөмбөр арал дээр өөртөө нь уулзсан тэрхүү ямар ч өөрөөсөө эмчлэх чадвар байхгүй тэр нэг худлаа эмч байсан шүү дээ. Энэ дандаа жоохон болохгүй юм хийгээл яваад байдаг. Гэхдээ айгу сайн хүн. Тэгээ тэр хүнийг харж өссөн болохоор Чоприйн хувьд эмч болохоор шийдсэн байхгүй. Тэр хүн өөрийнхөө амийг хорлоод өнгөрөөд тэгээ эмч болохоор шийдсэн. Тэгээ ингэж бодохоор Чоприйн хувьд гэсэндээ ээж аавыг гаргах ямар ч шаардлагагүй гэсэн үг л дээ өөрөөр хэлбэл. Ямар нэг шалтгаантай ээж гаргах ёстой шүү дээ. Зурхын тулд тэр чинь зурхаж нэг амархан биш болохоор. Тэгээд энэ дээр авч үзэх юм бол шүү дээ. Франки энэ хэд ингээ гарцж байгаа. Тэнгүүд одоо та бүхэн бас намыг хувьд гэх юм Бэлмэр гэдэг нь баг ээжнийх нь дүр болоод хамгийн чухал дүр болоод ээж нь өнгөрөөд тэгээд тэр нэг Арлонгд алуулж өнгөрөөд намгийн хувьд тэр Арлонгийн багийг яаж дийлэх тэр мөнгөний утгацаа олж өгөх тэр намыг өөрөвлөлтөд өгөх эхэлдэг шүү дээ тий. Энэ ээж нь бол мангар чухал дүр яг Бэлмэр гэдэг ээжийнхэн дүр бол. Тэгээд ингээд одоо хэдүүл авч үзэх юм бол Жимби болоод Брукийн хувьд гэх юм бол угаасаа анханаас нь насан турш дүрүүлж гачирсан байхгүй. Жогон хүүхдийн дүрөөсөө гараагүй. Тэгэхээр өөрөөр хэлбэл хүүхэд бол ямар нэгэн байдлаар ямар нэгэн шалтгаанаас болж одоогийн амьдрал ингээ үргэлжлэж явж байгаа хүүхэд бол ямар нэгэн шалтгаанаас болж би тийм мөрөөдөлтөй болно, тийм зүйлтэй болно гэдэг ч юм уу те. Ямар нэг хүн нөлөөсөн байгаа байхгүй. Харин том хүнд бол хин нэг нь нөлөөлөх шаардлагагүй өөрийнхөө хүслээр би тэр багт ормоор байвал тэр багт орж болно. Алкогол хэрэглэмээр байвал алкогол хэрэглэж болно. Явуулж яаж болох вэ? Өөрийнхөө хүслээр бүх юм. Тэгэхээр заавал ч гэр бүл мүлийг гаргадах шаардлагагүй Жимби болоод дээрэс нь Брүкийн хувьд юм бол ямар аав ээжтэй байсан мэрсийг гарах бол ямар ч шаардлага байна. За тэгэхээр тэгж бодно шүү дээ хэдүүлээ. Тэгэхээр шүү дээ өөрөөр хэлбэл One Piece дээр ерөнхийдөө яг одоогийн хувьд бүр жоо ингэж ярьж үгүй л доо та бүхэнд. Одоогийн хувьд гэх юм бол One Piece-ийг зурж ах үедээ тухайн үед одоо Санжигийн хувьд аав шиг нь хүн Зэп байсан тий. Тэгээ дээрээс Намигийн хувьд ээжийн хүн Бэлмэр байсан. Тэнгүүд Зэпийг зурхтаа болохоор ямар хөө байдлаар зурсан бэ гэхээр Санжигийн зүгээс Зэпийг ямар хүн байлгаж байсан тий ямар хүн байдлаар харж исэн гэдгээр зурсан байхгүй. Санжигийн зүгээс харах өнцгөр зурсан. Санжигийн хувьд маш мундаг аав, тэгээ маш мундаг тоогоочин дүрээр харагддаг. Бэлмэрийн хувьд ч гэсэндээ Намигийн зүгээс харах юм бол маш мундаг ээж, тэр өөрсдийнхөө төлөө амиа өртөл зориулахаар тийм ээж байсан талаар гардаг. Тэгэхээр инхээр тухайн үед ягаад Ода ерөөхдөө ээж аавын дүрийг зөвхөн хүүхдийн өнцгөөс харуулж зурсан бэ гэхээр өөрөө ингээд нэг хүртэл ярилцлагандаа хэлж ирсэн байлээ. Өөрийнхөө яг One Piece-ийг зурж байхдаа өөрөө болохоор аав ээжтэй тийм өнчөр өссөн биш үхгүй. Аав ээжийн талаар ингээд зурхаар болонгууд өөрийнхөө аав ээжийг бодоод тэнгуүтээ өөрийнхөө аав ээжийг манга дээр зурчих юм бол айгүй ичмээр санагдаад тэгээд юу гэж зурсан бэ гэхээр ягаад One Piece дээр одоо хүртэл ингээд тийм их цус нь холигдоогүй тийм гэр бүлийн талаар их гардаг вэ гэхээр өөрийнхөө аав ээжийг төрсэн аав ээжийг зурх нь айгүй ичмээр байсан учраас төрсөн биш тийм солилдоогүй аав ээжийн талаар зурх нь одоогийн хувьд айгүй амархан байсан.
амархан байсан учраас дандаа тим аав ээж нарыг гаргаж ирсэн. Тэрний хамгийн бүр тод жишээ бол White Beard шүү дээ, тий. Цагаан сахалтын хувьд гэр бүл хамаагүй та нар бүгд миний хүүхэд. Эсийг хүртэл өөрийнхөө хүүхд ч үздэг байсан. Эс хүртэл Голди Рожер гэдэг аав нь үйж байхад аавыгаа биш цагаан сахалтыг аав гэж үздэг байсан. Тэгээ ингэж үзэх юм бол энэ угаасаа одоогийн зүйл болчих жоохгүй. Тэгээ одоогийн явдах юм бол энэ бодол нь өөрчлөгдсөн. Энэ нь болохоор өөрөө гэрлээд насанд хүрээд ерөнхийдөө насанд хүрсэн гэдэг нь биологийн насанд биш шүү заяа. Гэрлээд том хүн болсныхан дараа яг би өөрөө гэр бүлтэй болсон юм чи одоо гэр бүл ингэж зургуулах юм. Тэр нь болохоор юунаас харагдсан бэхээр One Arc-ийн Odin-аас харагдана. Odin-ы талаар зурагтай болохоор Odin-ы талаар зурагтай болохоор хүүгийнх нь буюу Momonosuke-гийн өнцгөөс харж зураагүй. Odin-ы өнцгөөс харж зурсан. Odin-ы өнцгөөс Momonosuke-г яаж харж ирсэн, эхнэрээ яаж харж ирсэн ч гэдэг юм уу тий. Эхнэртэйг яаж таарсан ингэж өнцгийн зурсан. За тэгээд тэрний дараах нь болохоор Kumaгийн дүр шүү дээ тий. Kumaгийн өөрийнх нь эхнэр охин жинхэнэ эхнэр охин биш тий. Тэгсэн мөртлөө Kumaгийн хувьд яаж тэгэж зовж тарчилсан. Одоо манга хэсгээр гарсан шүү дээ. Яаж тэгэж зовж тарчлаа. Тэгээд өөрийгөө тэр дэлхийн засгийн газрын туршилт хүртэл болгосон ч гэдэг юм тий. Энэ яг Kumaгийн өнцгөөс гаргаж ирж зурсан байхгүй юу? Одоо өөрөө насанд хүрээд гэр бүл мүлтэй болцсон учраас ингэж зурж чадсан гэсэн үг. Тэгээ ингээд бодох юм бол хэдүүлээ Luffy-гийн хамгийн гол далаад гаргах гол хүчин зүйл нь хэн байсан юм? Shanks байсан шүү дээ. Shanks байгуулсан бол Luffy өдөрт далаан дээрвчтэй хаан болох уу үгүй гэдэг нь бас айгүй сонь зүйл шүү дээ тий. Shanks нөлөөлсөн учраас Luffy далаан дээрвчтэй хаан болоё гэж шийдсэн. Shanks өөрийнхөө төлөө гараа алдаад дээрэс нь өөрийнхөө малгайг тэгж үлдээсэн учраас Luffy одоо ингэж явж байгаа. Тэгээ ингээд бодонгууд Luffy-гийн ээж нь ямар ч нөлөө байхгүй гоос тий. Тийм байхад Одо заавал зурх шаардлагагүй. Өөрөөр хэлбэл ээжийг нь юусоо Одо зурхгүй гэсэн. Байж. Тэгээ доороо гээд энэ хараал идсэн юм бичлэг яг ч үзөө энэнийг тэнийг новш гэхэд комент ч яваад ирэхэд үе. Дуусаагүй энэ үе. Тэгэхээр Luffy-гийн өнцгөөс ээжийг нь гаргаж ирэхгүй л гэж би хэлсэн. Тэгэхээр хэний өнцгөөс гаргах зэрэг боломжтой вэ? Өөрөөр хэлбэл Luffy-гийн аав Dargon-ы хувьд гэх юм бол Luffy-гийн ээж нь хэн байж болох вэ? Их нэр нь шүү дээ. Тэгэхээр Luffy-гийн аавын back story-г гаргах юм бол Dargon-ы эхнэр нь ямар хүн байсан талаар гаргаж ирвэл Luffy-гийн ээж гарч ирнэ гэсэн үг шүү. Энэ бол хамгийн ойлгомжтой таамаг. Тэгэд түрүү хэлсэнчлэн One Piece-ийн баг One Piece дээр гардаг их ээжүүд нь өнгөрцөн байхгүй. Жишээ нь одоо Shirahoshi-гийн ээж өнгөрцөн. Дээрээс нь одоо саний хэлсэн Robin Mob-ийн хэмний ээж өнгөрцөн. Тэгээ Vivi-гийн ээж бас өнгөрцөн. Rebecca-гийн ээж өнгөрцөн. One Piece-ийн яг ээжүүдийн дүр амар их өнгөрцөн байхгүй. Дандаа өнгөрцөн дүрүүд байгаа даа. Тэгээ ингэж бодонгууд Luffy-гийн ээжийн дүрч бас өнгөрсөн байх магадлал баг амар өндөр. Баг 100% гэж хэлж болно. Одоо байхгүй. Тэр хүн байхгүй гэсэн. Тэгэхээр Luffy-гийн ээж хэн байсан бэ гэхээр шүү дээ тий. Luffy-гийн ээж хэн бэ гэвэл шүү дээ тий. Тэнгэрийн луу. Luffy-гийн ээж нь Тэнгэрийн луу байсан. За ягаад Тэнгэрийн луу байсан гэдэг талаар хэлье. Даргон болохоор Сабог анх аварсан шүү дээ. Анх авраад яг тэр нэг Сабо ингээд гимтэл аварж байхад болохоор Сабо хэлсэн чи би ийм одоо ээж аваасаа ийм язгууртны амьдралаас иччихнэ гэдсэн чи Даргон юу гэж хэлсэн бэхэр арайч тэ хүүхдэр ийм зүйл хэлүүлж байгаа мó. Тэгж хэлж байгаа нь ямар учиртай вэ гэхээр хэлүүлж байгаа мó гэхээр Даргон өмнө тийм үгийг сонсч байсан гэсэн. Тэгээ Даргоны амьд ярих юм бол 25 жилийн өмнө усан зэрэгт байсан гэдэг нь тодорхой болсон шүү дээ тий. Тэгээ усан зэрэгт байхдаа бүр Акаинутэй холбоотой байсан. Акаину тэр хоёр хоорондоо өрсөлдөгчд байсан гэж би өмнө ярьсан. За тэгвэл усан зэрэгт байхдаа яг адмирал байсан байж магадгүй гэж бодоод байгаа. Гэхдээ яг хуу адмиралаас жоон баг зэрэгт байсан байж магадгүй. Тэгсэн ч гэсэндээ Даргоны хувьд гэх юм бол Luffy-гийн ээжтэй Luffy-гийн ээж хамгаалагчийг хийж байгаа танилцсан байх магадaltaй. Тэнгэрийн луугийн хамгаалагч. Тэгээ зүгээр нэг тэнгэрийн луу биш заяа. Имүү болохоор Нерона имүү гэж гэр бүлийнх нь нэр нь Нерона аахгүй юу. Тэнгүүд имүүгийн дүү байх боломжтой. Эмэгтэй дүү. Luffy-гийн ээж. Тэгээд Нерона гэр бүлийн эмэгтэй байсан. Luffy-гийн ээж нь. Тэгээд тэнгэрийн луугийн тэр хамгаалагчийг Даргоны хувьд гэх юм бол хийж исэн тэгж явах явцдаа Luffy ээж дурлсан, Luffy ээж гэсэндээ Даргон дурлсан. Тэгээд ерөнхийдөө анх ингээд тэнгэрийн луунууд амар тэнийг юу ч хийж чадахгүй нэг өөрсдөө тийм ертөнцид өссөн болохоор бас аргачихгүй. Тэднийг хитрхи буруутгах бас хэцүү байхгүй. Тийм ертөнцид өссөн байхгүй. Гэхдээ өөрчлөгдөх боломжтой. Жишээ нь Shirahoshi-гийн ээжийг буудах гэж буудсан. Тэгээд дээрэс нь нэг загсан үний арал дээр ирсэн тэр тэнэг тэнгэрийн луу сүүлд Shirahoshi-г хамгаалдаг шүү дээ. Тэг ингэж бодохоор тэнгэрийн луу өөрчлөгдөх боломжтой байхгүй. Адилхан хүн учраас. Тэгэхээр тэр тэнгэрийн лууг анх айгу тэнэг байсан заяа. Тэг ингэж бодоод байгаа угаасаа. Luffy-гийн ээж учраас Luffy аавтар ямар ч адилхан төс байхгүй. Тэр ч бодгоо Luffy анх ингээд аавынхаа дүрийг харангуйтай надтай ямар ч төс алга гэж хэлдэг шүү дээ.
Тэнгүүд ээж нь болохоор Люпитэй эсрэгээр амар төстэй байсан байх магадaltaй. Ер нь тэр зааш тэр жоохон тэнэгдүү байдал мэдл. Яг Гарфтай төстөөлдөө. Гэхдээ Люпи ээжтэйгээ илүү их төстэй байх магадлал өндөртэй. Тэгээд тэр нь Даргунд айгу таалагдсан. Яг бол Даргууны өнцгөөс харж ирэх юм Даргуун одоо цөөхөн удаа гарсан ч гэсэндээ Даргууны дөр болохоор маш мундаг удирдагч, маш одоо тийм стратеги төлөвлөгөө гаргаж чаддаг, маш ухаалаг дүр гаргацдаг. Дээрээс нь маш одоо юу гэдгийг сэтгэл хөдлөлөөр юмд ханддаггүй. Жишээ нь одоо Сабогийн Кобра хааныг алчлаа гэсэн мэдээ яг шууд гарсан чинь Даргуун болохоор бус хүмүүс болохоор тийм байх боломжгүй гэж бөөрөн болоод шоконд орж явахад Даргууны хувьд гэх юм бол тайвширцгаа эхлээд бод дүннийг шалах хэрэгтэй гэж хэлдэг. Тэгэхээр өөрөөр хэлбэл Даргууны хувьд гэх юм бол маш мундаг удирдагчийн чанар харагдаж байгаа. Люпи тийм байгаа юу? Байхгүй шүү дээ. Байхгүй. Тэгэж ингэж бодохоор Люпи Даргууны угаасаа дүүрээсэн байх магадлал айгүй муу. Муугаасаа байхгүй. Тэгэхээр ээжигээ дүүрээсэн байх магадлал айгүй өндөр. Тэгээ Даргуун тэр хоёр хоорондоо дурлалцаад тэгээ ерөнхийдөө Даргууны хувьд ч гэсэндээ ээжтэй цуг амьдраад яг Тэнгэрийн лууд тэр хоёр ингээд хоёрын харилцааг бас яаж бодсон зөвшөөрөх боломжгүй шүү дээ. Тэгэхээр Даргуун ээжийг нь аваад зүгцсан байх магадгүй. Зүгцсан байх боломжтой заяа. Тэгээд Люпиг төрүүлсний дөнгөж дараахан одоо Даргуун яагаад яг бурхны цэргүүд буюу одоо Камино Кишиданг яагаад тийм амар мэдээд байгаа юм гэхээр тэд нартай өмнө дайдчихсан гэсэн үг байхгүй. Тэгээд Даргууны яг хочийг анх нэг яг Маринпорт юу гэж хэлдэг вэхээр дэлхийн хамгийн адгийн гэмт хэрэгтэн гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл хамгийн адгийн гэмт хэрэгтэн болохын тулд Тэнгэрийн луг алсан байх магадaltaй гэж үзэж байгаа. Тэнгүүд Даргуун яаж утсан Тэнгэрийн луг алахгүй шүү дээ тий. Яг гоо Даргуун Тэнгэрийн луудаа тэмцэж байгаа дэлхийн засгийн газар тэмцэж байгааж Даргуун бол алхаар тийм хүн биш. Тийм хүн биш. Тэгэхээр өөрөөр хэлбэл Сабо ч гэсэн тийм шүү дээ тий. Кобро хааныг эсрэгээрээ амар хамгаалдаг шүү дээ тий. Хамгаалсан байтал эсрэгээрээ сонин дээр болохоор Сабог алдсан мэтэр гаргадаг. Тэг энтэй адилхан зүйл болсон. Даргуун эхнэрээ хамгаалтал эхнэрийн болохоор яг тэр бурхны цэргүүд алсан. Гэхдээ бурхны цэргүүдээс хамгийн алсан байх магадaltaй хүн болохоор Шамрок ээж нь алсан гэсэн. Люпиг. Тэгээд энэ бол мэдээж хэрэг ийм хүн тушаал байсан. Тэгээд дээрэс нь энэ дээр болохоор бас ингэж авч үзээ. Тэгээд Даргууны одоо ингээд хусгалтай армийг нээгээд дэлхийн засгийн газартаа ингэж их дайтахыг хүсэж байгаа энэ зорилго нь. Тэгээд дээрэс нь эндээс харж үзэх юм бол яагаад ингэж үзэж байгаа юм гэхээр шүү дээ. Робины ээж нь болохоор Робиныг орхиж явахдаа тухай та нар манга дээр юу гэж хэлж ирсэн бэ гэхээр яг нэг 800 жилийн түүхийг судална гэдээ яваад өгдөн шүү дээ. Тэр нь юуны төлөө байсан бол нөхрийнхөө төлөө байсан байхгүй юу? Нөхрийнхөө төлөө. Өөрөөр хэлбэл хүүхдээсээ илүү нөхрөө илүүд үзсэн гэсэн. Хамгийн гол илүүд үзэх шалтгаан нөхөр нь байсан. Өөрөөр хэлбэл One Piece дээр хүүхдээсээ илүү идүүл үзэх зүйл нь гэхээр гэр бүл нь нөхөр юм уу эхнэр нь байх боломжтой. Тэнгүүд Даргууны хувьд гэх юм бол өөрийн хүүхэд Люпигээ орхин барин явсан тэр өөрөөс нь хүүхдээсээ илүү үзэх шалтгаан өөрийнх нь эхнэрийн асуудал байсан. Эхнэр нь дэлхийн засгийн газарт алуулсан тэр их гунигт явдал тэр их үзэн ядал тэр зүйлээ Даргуун дэлхийн засгийн газар руу гаргаж энэ ертөнцийг өөрчлөхийг хүсэж байгаа. Магадгүй эхнэр нь өнгөрөхийнхөө өмнө энэ ертөнцийг өөрчлөөсэй гэж хэлсэн ч магадгүй. Тийм учраас хүүхдээсээ илүү өөрийнхөө эхнэрийн тэр нэг үхлийг тэр зүйлийг илүү үзээд хүүхд орхих явсан. Даргуун бол тийм муу аав гэж гардаг шүү дээ. Гранд лайн дээр Люпиг авардаг. Люпиг авраг байсан бол одоо үдид Люпи байхгүй байх байсан. Гранд лайн руу орохын өмнө аварсан. Тэгээ ингээ бодонгууд guys Люпигийн ээж Тэнгэрийн лум байх магадлалыг өндөр. Тэгээ эндээс нэг зүйлийг бас хэлчихье заяа. Joy Boy болохоор фейлдсэн байхгүй юу? Joy Boy бол Chosen One буюу сонгогдсон нэгэн байгаагүй. Goldie Roger-сын Chosen One буюу сонгогдсон нэгэн байгаагүй. Joy Boy ч гэсэндээ Emmet гэдэг нэртэй өөрийнхөө Robot хакигаа үлдээсэн шүү дээ тий. Хизээ нэг өдөр тэр сонгогдсон нэгэн ирэх үед намайг авраарай гэдэг ч юм уу байдлаар үлдээсэн тий. Харин Goldie Roger-ийн хувьд гэсэндээ бас тэр хүлээж исэн хүн нь бас сонгогдсон нэгнийг хүлээж исэн тий. Тэгээ дээрээс нь One Piece-ийн тэр эхлэх тэр та нар тэр эрдэнсийг хайгаад бол гэж хэлээд дуусгадаг. Өөр ягаад бол цаг нь хүрэлцэхгүй тэгээ өвчтөй байсан. Тэгээ бид нар хитрхи эрт очичлоо гэж хэлдэг тий. Тэр Luffy Chosen One. Ягаад Joy Boy болоод Goldie Roger-ыг Chosen One буюу сонгогдсон нэгэн биш байсан гэж үзэж байгаа юм. Наруто төртөл гардаг ш. Сонгогдсон нэгэн бол бүх зүйлийг дуусгах чадвартай. Өөрөөр хэлбэл сонгогдсон нэгэн фейлдэх боломжгүй байхгүй юу? Luffy Нарутогийн Минато болохоор сонгогдсон нэгэн гэж яригддаг байсан те. Сонгогдсон нэгэн гэдэг байсан чинь сонгогдсон нэгэн фейлдэд нас орцсон. Гэтэ сонгогдсон нэгний аав нь Минато байсан байхгүй юу? Тэгээ ингээ бодонгот Luffy сонгогдсон нэгэн учраас одоо энэ 800 жилийн өмнөх түүхийг бүгдийг ил болгоод
Дээрээс нь ийм үг ялах. Сонгогдсон нэг нь фейлдэх боломжгүй гэсэн үг байхгүй. Тэгээ ингэж бодонгууд биш үү те. Сонгогдсон нэг нь ягаад ингэж бодож байгаа юм гэхээр Joy Boy-ийн удмын D-ийн удмаас гарсан D-ийн цустай нэгэн лупи. Дээрээс нь Nirona гэд Тэнгэрийн луугийн Nirona гэх бүр ийм үгийн гэр бүлийн цустай нэгэн хагас цуст аль альныхын цусыг тээж байгаа. Тэгэхээр аль альных нь хагас цустай нэгэн сонгогдсон chosen one бах магадлал бүр амар өндөр байхгүй юу. Тэгж хачруулж угаасаа айгүй гоё хачирна. Гэтэ одоо яг яаж гаргаж ирэхээ бол мэдэхгүй шүү. Энэ бол таамаг шүү гэсэн. Тэгээд энэ бол миний бас нэмсэн. Дээрээс нь бас японочдын нэмсэн таамаг дээр би өөрийнхөө нэмсэн таамгийг ингээ оруулсан шүү. Та бүхэнд яг энэ бичлэг таалагдах байх гэж бол найдаж байна. Тэгээд дараагийн бичлэг дээр яг Намигийн back story-гийн талаар ерөнхийдөө ярих гэж бодож байна. Намигийн ээж аав ч юм уу те. Тэгээд Нами ер нь ханаас гаралтай яасан гэж тэгэхээр гэж бодож байна. Тэгээд та бүхэн яг өөр яриулах хүсэж байгаа хүн байвал доор комент үлдээгээрэй. Тэгээд олон юм ярилцлага хэдүүл өнөөдөр энэ үргэлж бичлэгээ дуусгая. Хамгийн гол энэ хүртэл үзсэн хүмүүс байвал subscribe дарах хамаартай. Bye guys.